Надад ижсэн чи аав Сүхбаатарын талбай орж хоол итгүүгээл тэгээд бид нар бас ирсэн. Дүүнэр маань тэгээд манай дүү хамгийн түрүүнд босоод агаа эмээ Сүхбаатарын талбай орж хоол идгээл сэрээсэн. Эхнэр маань гадагшаа нэг 7 хоногийн хугацаатай явцсан байгаа. Тэгээд өнөөдөр одоо нөгөө эхнэрийгээ байхгүй байгаагаар нь бид нар Булгнаад явж байгаа гэх юм уу да тий. Ийм фестивалыг үзээд явж байна. Зургатаар гэх юм шүү чи. За. Тав. За минь охин шүү. Бид нар бас нөгөө бас нэг сонирхолтой зүйл нөгөө давшаа хийж байгаа гэсэн амар том тоогоонд тэгээд манай хүмүүс нөгөө юм том тоогоонд хоол хийж байгааг нөгөө харж байгаагүй тэгээд тэрийг үзэх нь бас амар сонирхолтой байх. Гараа ариутгач. Сайн нөгөө та нар скутер унаад бас тоглолцсон. Ааха. Энэ гараа ингээд тийм минь даарц энийг авдагч. За ингээд арчаарай. За баярлалаа. За гараа ариутгацсан заахгүй. За. Бид нар дундаа нэгийг авчи. Баярлалаа. За. Минь охин иш чи хадмаг авсан уу? Зүг окей. За баярлалаа. За баярлалаа. Энэ гоё нөгөө үхрийн махаар хийсэн давшаа биш. Үхрийн шүлтөө. Дарж агаад орж ирээд давшаа итгээр гоё яваа өстэй. Гоё яваач. Энэ давшаа нэг Монгол давшаа болсон байна. Ямар нэг амтлагч байхгүй. Урилын зузаан байна уу? Нөгөө нэг том тоогоонд хийсэн болохоор урилын зузаан хийд юм шүү. За манай хүүхдүүд бас нөгөө фото урилтай шүл амсаад үзлээ. Фото бол нэлээд таалагдж байна. Урилтай шүл ч гэсэн нэг Монгол органик хоол байна. Би өөрөө бас нөгөө хөдөө байнга ажиллаар явдаг болохоор зэрэг ийм эко хоол бас идэх туфта ямар нэг амтлагчгүй. Тэгээд энэ яг сошиал дээр ингээд шүүмжлэл нэлээд явж ирсэн. Шүүмжлэл бол энэ хоолыг бол зүгээр бид нар амсаж өгдөг төдийл одоо соёл гэдэг талаасаа амсаж үзгээр ирсэн байгаа. Түүнээс яг садхын төлөө одоо хүмүүс нэг тэр нь одоо бандан шиг болчихж нэг нь будаатай уурах шиг байна гэж шүүмжлэх тахаасаа илүү бас одоо бид нар альва нэг юм арга хэмжээнд заавал нэг муугаар харахгүйгээр бас эрэг талаас нь харж байгаа. Эрэгтэй болов гэж зүгээр хов хүнийхээ үүднээс бодож байна. Зүгээр нэг амралтынхаа өдрийг хүүхдүүдтэйгээ аз жаргалтай нэг сайхан өнгөрүүлэх гэж ирсэн байгаа. Харж гинөө. Амар том тоогоо бац. Гэртээ ийм том тоогоо авах уу? Гэртээ ийм том тоогоо авчаад чи хоол ийш үү заяа. Хийсэн хоолоо бүгдээрээ идэж дуусгая шүү за. Нагагийн тоогоо. Амар том тоогоо. Нара. Лагшээч. Харж гинөө. Юмчмаа энэ тоогоо хараа. Дотор талын ардаа ингээд ламын болохоор гадуураа юм бичгтэй юм бэ. Очень вкусно, да? Я не знал, что такое... В Узбекистане? Да. И да. Все наши блюда понравятся вам? Спасибо. И чаще приходите. В Узбекистан приходите. Будете гостями. Спасибо. До свидания. Нөгөө урлагийн хөтөлбөрүүд юм уу?
11:30-аас ер нь эхэлж байгаа юм биш нээлтэн дандаа. Өдөр болгоно. Тийм биш бүр орой 9 хүртэл. Аха. Дуучин DJ бэлгүүн DJ тэр 16:30-аас 17-гийн хооронд гэж байна. Шорлог хэн хурдан идэх вэ гэдэг тэмцээн болно гэж байна. Саксофон хөгжимчин ганаа гэж байна. Би урд идэж чадахгүй ш. Чингүү урд иддгээрээ урд ид. За ерөнхийдөө бол яг айхтар нөгөө том тогоон тоол хийж байгаа манай хүүхдүүдэд сонирхолтой байлаа. Хоолны хувьд бол амт чанарын хувьд бол дажгүй санагдлаа. Яг айхтар тийм хүмүүс шүүмжлээд байгаа шиг ингээ бантаа өгж байгаа юм бол өнөөдрийн хувьд бол мэдхгүй алга байна. Половны хувьд бол бас дажгүй санагдлаа. Махан их гоё зөөлхөн, будаанаас их гоё яг нөгөө амт нь шингэсэн тийм амттай санагдлаа. Ер нь бол яг хоолны юм фестивал болгоод бол бид нар бол одоо монголчууд зүгээр юм амсах хоолны урлаг ямар байдгүй гэдгийг одоо тийм соёлын талаасаа л үзнэгөөс яг бүгдээрээ ирээлэг цадтлаа идэл ч юм уу те. Тэгээ нөгөөх нь сэтгэл жоохон нийцэхгүй ч юм уу тэгэнгүүт бас бүх одоо хүний хийж байгаа ажлыг заавал гэж муугаар харуулах гэснээр шаардлагагүй болоо гэж бодож байна. Тэгээ манай гэр бүлийн хувьд бол өнөөдөр амралтын өдрөө бас нэг өглөөг жоохон гадаа жоохон хүүтэн очирлоод орсон ч гэсэн дотор ороод бас тоглолт болж гин сонирхолтой. UB food